Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургууль. Монгол Улсын их сургуульд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухааны салбаруудын хөгжиж ирсэн уламжлал, эрдмийн чадвар туршлагад тулгуурлан дэлхийн тэргуулийн их сургуулиудын загвар хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинжлэх ухааны сургуулийг 2013 онд байгуулсан. Шинжлэх ухааны сургууль бол Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн 5 сургуулийн нэг. Энэ сургууль бол багшийн тоо, оюутны тоо, явуулж байгаа сургууль судалгааны үйл ажиллагаа, за энд хамарж байгаа хөтөлбөрийн тоогоороо энэ бүрэлдэхүүний 5 сургуулийн дотор одоо хамгийн том бөгөөд сүүлийн хэдэн жил Монгол Улсын их сургууль дээр хэрэгжиж байгаа либерал арт зарчмыг сонгодог утгаар нь хэрэгжүүлж байгаа онцлогтой сургууль юм аа. Шинжлэх ухааны сургуулийн хувьд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны 3 том салбарт хуваагдсан тус үрдээ тэнхим нэгжүүдийг багтаасан ийм онцлогтой бүтэц. За өнөөдөр манай сургуульд мэргэжлийн 19 тэнхим нэг төвтэй сургууль судалгааны үйл ажиллагааг явуулж байна. За манай хамт олон зөвхөн Монгол Улсын их сургуульд болоод Монгол улсад дээд боловсролтой болсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ судалгааны их сургууль болох энэ Монгол Улсын их сургуулийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар чиглэлүүд дээр манай эрдэмтэн судлаачдын бүтээсэн, зохиосон, гаргасан эрдэм хэлгээний бүтээл, нэгсэдүүд, зохиол, өгүүллүүд олон улсын мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүл, цувралуулалт хэвлэгдэн гарч байгаа нь бидний бас зөв ёсны бахархлыг хүлээдэг юм аа. Цаашиж бид нар шинжлэх ухааны сургууль Монгол улстай төдийгүй Монгол улсаар овголсон дэлхийн одоо ихтэй сургууль эрдэм хэлгээний байгууллагын дунд нэр хүндтэй байр суурийг эзлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна. Тус сургууль нь суурь шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа, сургалт эрхэлдэг томоохон төв болохын хувьд ирээдүйд судалгааны их сургууль болон хөгжих Монгол Улсын их сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй. Одоогийн байдлаар тус сургууль шинжлэх ухааны суурь чиглэлүүдээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын төвчний 9200 гаруй оюутан, агсан төвчний 1900 гаруй сурвалжлагчтайгаар үйл ажиллагаа явуулж 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрийн, 24 хөтөлбөрөөр докторийн сургалт эрхэлж байна. Шинжлэх ухааны сургуульд сурснаар оюутан та гүн гүнзгий мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх аргад суралцсан. Шинжлэх ухааны олон чиглэлээр үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана. Профессор багш судлаачдын өдөрдөн гүйцэтгэж байгаа судалгааны төсөл хөтөлбөрт оролцсон ажиллах боломжоор хангагдана. Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож бүрдүүлэх замаар бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана. Тус сургуулийг төгсөгчид шинжлэх ухаан, соёл, боловсрол, улс төр, эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай ажиллаж байна. Тус сургууль суралцсанаар танд өөрийгөө нээгэн хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэлэг мэдээлэл, гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, олон талын чадвар бүхий мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж бүрдэх болно. За Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны салбарын нийгмийн ухааны салбар нь бол 1947 онд байгуулагдсан. За өдгөө 6 тэнхим 80 гаруй багш, за 1500-аад оюутан, магистрант, докторантууд суралцж байдаг. За манай улс төр судлал, сэтгэл судлал, сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, социолог, нийгмийн ажил, эдийн засаг, антрополог, археолог гэсэн ийм одоо тэнхимүүд хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж ажиллаж байна. Манай одоо хөтөлбөрүүдийн мэргэжил бэлтгэж байгаа гол зорилгууд мэдээж одоо орчин үеийн зах зээлийн арчилсан нээлттэй нийгмийн тогтолцоонд нийгмийн салбарын чиглэлийн мэргэжлүүдийг бэлтгэхэд оршиж байгаа. За бид бол орчин үеийн өрнөдийн онол үзэл баримтлал, дүүнчлэн Монголын нийгмийнхаа өөрийн онцлогт одоо нийцүүлж сургалт судалгаа одоо явуулдаг. За энэ чиглэлээр бол манай оюутнууд бол нэлээд одоо сайн чанарын мэдлэг чадварыг эзэмшиж төгсдөг гэдэгт одоо итгэлтэй байна. Антрополог, археологийн тэнхим, боловсрол, сэтгэл судлалын тэнхим, социолог, нийгмийн ажлын тэнхим, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, улс төр судлалын тэнхим, эдийн засгийн тэнхим. Улс төр судлалын тэнхим нь улс төрийн шинжлэх ухааны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, улс төрийн шинжлэх ухааны суурь судалгааг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэргүүн игнэнд хөгжүүлж, шинэ мэдлэг бий болгох,
түүн тулгуурлан дээд боловсролын агсан түвшний сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, судлаачдын залгамж халааг бэлтгэх, судалгааны ажлын үр дүнгээ түгээн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын тэнхим нь 1967 оноос хойш үйл ажиллагаагаа өнөө хүртэл явуулж байна. За энэ хугацаанд маш олон эрхэм эрдэмтэн доктор, профессор, багш нар манай тэнхимд багшилж исэн. За мөн бакалавр болон магистр, докторийн түвшний суралцагчид бол тус тэнхимд суралцаж төгсдгөө. За жилд ойролцоогоор 100 орчим бакалавр болон магистр, докторийн түвшний суралцагчид манай тэнхимийг төгсдөг байна. Төгсөгчдийн хувьд суралцах хугацаанд практик анги танхимуудад хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна тухайн хичээлүүдийнхээ онцлогоос хамаарат маш олон дадлаг, судалгааны ажлуудыг бол хийдэг онцлогтой. Тэгэхээр улс төрийн шинжлэх ухааны судалгааны тэр арга зүйг эзэмшиж, улс төрийн орчны судалгаа шинжилгээг хийж, түүн дээр анализ дүгнэлт хийдэг нь тухайн оюутан суралцагчдад маш олон чадваруудыг суулгаж идэг ийм ач холбогдолтой үйл ажиллагаа байдаг. За улс төр судлалын танилцах болон улс төрийн түвшний дадлагуудыг хийдэг нь өөрөө тухайн оюутанд суралцж байх хугацаанд улс төрийн практик үйл ажиллагаатай танилцах ийм боломжийг бас олгодог. За манай оюутнууд суралцж байх хугацаанд бас улс төрийн байгууллагуудад, төрийн байгууллагуудад ингээд ажиллах боломж бас олддог. 1993-аас 1994 оны хичээлийн жилээс улс төрийн шинжлэх ухаанаар мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдрийг хүртэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаж байна. 1993 оноос өнөө хүртэл 23 удаагийн төгсөлтөөр 980 мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд 2019-с 2020 оны хичээлийн жилд бакалаврын болон магистр, докторийн хөтөлбөрт нийт 280 оюутан суралцж байна. Төгсөгчдийн хувьд бол манай оюутнууд төгсөөд маш олон салбарт ажилладаг ийм сайхан туршлага байна. Жишээлх юм бол төрийн байгууллагуудад бол маш олон оюутнууд маань төгсөөд ажилладаг. За улс төрийн институтуудад ажилладаг. Жишээлх юм бол улс төрийн байгууллага буюу улс төрийн намд бол олон оюутнууд төгсөөд ажиллаж байна. Иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байна. Жишээлх юм бол төрийн бус байгууллагууд, за иргэний тэр нийгмийн бүлгүүдэд тийм ээ ажиллаж байна. За олон улсын байгууллагуудад бас ажилладаг. Олон улсын тэр төсөл хөтөлбөрүүд тэр бүхэн дээр ажиллаж байна. Бакалавр болон магистр, докторийн түвшний суралцаад төгссөн оюутнууд маань олон салбарт ажилладаг. Жишээлх юм бол Монголын улс төр болон хууль эрх зүй олон салбарууд ажиллаж байгаа нь маш сайхан хүрүүх чадвартай төгсөгчд болж чаддгийг бол харуулж байна. Улс төр судлалын тэнхимийн хамт олон төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, олон улсын байгууллагууд, шинжлэх ухааны бусад байгууллагуудын захиалгад судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ судалгааны үр дүнгээр зөвлөмж гаргах, нэг сэдвт зохиол бүтээл, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлэн гаргадаг. Улс төр судлалын тэнхимд мэргэжлийн 13 багш, сургалтын туслах ажилтан 1, бакалавр, магистр, докторийн тус бүр 1 болон ажил мэргэжил судлалын салбар дундын 1, нийт 4 хөтөлбөртэйгээр сургалт судалгааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба улсын хэмжээнд улс төрийн шинжлэх ухааны сургалт, эрдэм шинжилгээний гол суурь тэнхим юм. Антрополог, археологийн тэнхим, боловсрол, сэтгэл судлалын тэнхим, социолог, нийгмийн ажлын тэнхим, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, улс төр судлалын тэнхим, эдийн засгийн тэнхим. Антрополог, археологийн тэнхим нь антрополог, археологийн мэргэжлэр бакалавр, магистр, докторийн шаталсан сургалт явуулдаг, сургалт эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын цор ганц мэргэжлийн байгууллага болно. 2015 онд Монгол Улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд антрополог, археологийн тэнхим болон нийгэм, соёлын антропологийн тэнхим хоёр нэгдэж нэг тэнхим болсон юм.
Нийгэм, соёлын антропологийн тэнхим анх 1989 онд нийгмийн ухааны факультетэд Монгол судлалын лаборатори байгуулагдаж улмаар угсаатны зүүн чиглэлээр үйл ажиллагаа явуулж түүхч, угсаатан судлаач бэлдэж эхэлсэн. Харин археолог, антропологийн тэнхим анх 1995 онд антрополог, археологийн тэнхим нэрээр нийгмийн ухааны факультетэд байгуулагдан антропологч, түүхийн багш, археологч, түүхийн багш, түүхч мэргэжлэр боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. За юуны өмнө антрополог буюу хүн судлал гэдэг энэ шинжилгээ ухааны салбар юу судалдгийг, яадгийг, ямар ач холбогдолтой гэдэг дээр цөөхөн хэдэн үг хэлэх хэрэгтэй байна. Антрополог буюу яг одоо магшлаад орчуулбал хүн судлал гэсэн үг байгаа. Тэгээд энэ чинь дотроо одоо хоёр үндсэн чиглэл байна л да. Наацх нь нэг нь бол одоо хүнийг биологийн талаас нь, биологийн антропологи талаас нь судалдаг, биологийн буюу физикийн судлал. Нөгөөх нь одоо хүнийг нийгэм соёлын одоо хүн болох талаас нь судалдаг, нийгмийн болон соёлын хүн судлал гэсэн ийм хоёр том хэсэг. Нийгэм хүмүүнлэгийн ухаанд Монгол улсын их сургууль төдийгүй Монгол улсад за эрдэмтэн багш нарын нь одоо хэвлүүлсэн материал за сүүлийн үед бол нөгөө Web of Science буюу шинжилгээ ухааны сүлжээ гэж нэртэй одоо энэ эрдэмтгэлгийн сэтгүүлүүдийг үнэлдэг, дүгнэдэг одоо том стандарт байгаа шүү дээ. Тэнд одоо бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлсэн тоогоор манай тэнхэн бол бараг Монголдо толгой зөхиж байгаа байх гэж бодож байна. Манай археолог, антропологийн хоёр салбар маань аль нь миний ойлгож дүгнж байгаагаар бол дэлхийн жишгрүүл ойртож байгаа судлаачдынхаа бүтээлэрч тэр мөн одоо тэнхим хэрэгжиж байгаа хөтөлбөрийнхээ агуулгаарч тэр бид бол аль болох л одоо сүүлийн апдейтед гэж нэрлэдэг шинжилгээ ухаан гэдэг чинь өдөр тутам цаг минутаар хөгжиж штэ. Тэгэхээр аль болох одоо бид нэр элсэгчдтэй, оюутнуудаа, төгсөгчдөө өнөөдөр энэ антрополог, археологийн салбарт ямар ойлголттой бий болж байгаа, ямар шин судалгаа бий болж байгаа тэр л одоо судалгаануудыг одоо хичээлээр мэдлэг болгож өгөх гэж оролдож байгаа. Хүнийг хүн болгож байгаа мэдээж генетикийн, биологийн олон хүчин зүйл байхаас гадна хамгийн хүчтэй зүйлсийн нэг нь бол яа харахгүй соёл байхгүй. Тэр ДНХ чинь, тэр генетик чинь бидэнд чихэнд чинь чи Монгол хүн шүү гэж шивэндгүүл байхгүй юу? Харин чиний тэр өссөн орчин чинь, тэр хүмүүжил чинь, тэр соёл чинь, нийгэм чинь чамайг Монгол гэдгийг чинь төлөвшүүлж өгч байгаа гол зүйл. Тийм учраас сүүлийн үед ялангуяа 20 дугаар зууны 2 дугаар хагасд бол энэ хүнийг хүн болгож байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь дотор бол нийгэм соёлын хүчин зүйл маш их юм а гэдгийг нийгэм соёлын антрополог судалдаг. Тэгэхээр энэ бол эргээд өнөөдөр Монгол улсад өнөөдөр бид нар бүгдөө л Монгол хүн гэж юу юм бэ гэдэг асуудлыг нийгэм даяараа ярьж байна. Хүн судлалаа хөгжүүлээ л да. Хүн судлаач болол л доо. Эсвэл хүн судлаач болдоггүй маа гэхэд ядаж сонирхож уншил та. Тэгвэл чи магадгүй өөрийгөө ямар утга учиртайг ойлгоно шүү дээ. Би бол зүгээр ямар нэгэн мэрэгжил гэхээс илүү хүн болгон өөрийгөө хинбэ гэдгийг, Монгол хүн хинбэ гэдгийг, дээр хүн гэж юмтай юу вэ гэдгийг энэ шинжилгээ ухааны салбарын суур мэдлэгийг олж авснаар бий болгоно. Энэ маш хэрэгтэй. Зөвхөн Монгол биш, дэлхийд даяар хэрэгтэй. Бид чи бүгдөө хүн шүү дээ. Бүгдөө хүн юм бол хүн гэдгийг судалдаг шинжилгээ ухаанаа ойлгож мэдэх. Тийм учраас бид энэ шинжилгээ ухааны салбар, энэ хөтөлбөрийн, энэ мэрэгжлийн одоо үндсэн ач холбогдол нь хаана байна вэ гэхээр хүн болгонд хамаатай юм а гэдгийг би нэг хэлэх гээд байгаа. Антрополог, археологийн тэнхим 2020 оны байдлаар 11 үндсэн багш, нэг захиргааны туслах ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үндсэн багшийн 90% нь докторийн зэрэг хамгаалсан бөгөөд Британийн Кембрижийн их сургууль, Японы Хоккайдогийн их сургууль, Германы Бонны их сургууль, Америкийн нэгдсэн улсын Яла их сургууль, Украины Одессын их сургууль, Хятадын Хонконгийн их сургууль, Японы Шигамужийн их сургууль, Оросын Эрхүү хотын их сургууль зэрэг сургуулиудад суралцсан бакалавр, магистр, докторийн зэрэг хамгаалжээ. Манай тэнхим дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоор нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарууд дундаа Монгол улсын хэмжээнд дээгүүр байр эзлэж байна. Антрополог болон археологийн салбараар Монголоос гадна Дотоод Азийн бүсэд байгаа их сургуулиуд дотор олон улсын төвшөнд өрсөлдөхүйц хэмжээнд чадварлаг мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна. Манай тэнхимийн одоо гол хөтөлбөрийн нэг бол археологийн хөтөлбөр байгаа. За археолог буюу эртний судлал бол энэ нийгэм хүмүүнлэгийн шинжилгээ ухааны хамгийн залуу салбаруудын нэг юм аа. За түүхийн их сурвалжийг үндсэнд нь одоо бичиг үсгийн болоод эд үлгийн их сурвалж гэж ангилдаг. За тэгэхээр археологчд бол тэр эд үлгийн их сурвалжуудтай ажиллаж хүн төрөлхтний өнгөрцөн түүх, соёл боловсрол за хүмүүсийн одоо ертөнцийг үзэх үзлийг хүртэл бас сэргийлж таны мэддэг юм онцлогтой. За манай салбарт илсэн суралцснаар за энд одоо эртний түүхийн олдуруудыг ирж хайх, за археологийн шинжилгээ ухааны онцлогийн дагуу тусгай боловсруулсан арга зүйн дагуу хайж сурвалжлах, за матлах шинжилгээний
энэ хээрийн арга барилуудыг суралцах. За гарсан олдвор хэрэглэлтгүүнийхээ он цагийг тогтоох. За энэ нь ямар ард түмэн угсаа соёлын хүрээнд хамаархдах вэ гэдгийг судлах энэ арга барилд одоо эзэмшиж суралцдаг. За танхимаар бол археологийн шинжлэх ухааны түүх, археологийн одоо удирдгал, судалгааны арга зүй, за Монголын археологийн дурсгалууд болоод энэ Төв Аз, хөрш зөргөлдөг бүс нутгууд, за тухайлбал Сибирийн археолог, Төв Азийн археолог, за Хятадын археолог, за энэ археологийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг энэ график зураглал, фото зураглалыг яаж хийх вэ? За төрөл бүрийн одоо хайвал шинжилгээний баримтжуулалтын аргууд гэх мэт энэ мэдлгүүдийг одоо зааж сургадаг байгаа. За түүнээс гадна археологийн шинжлэх ухааны нэг онцлог бол хээрийн шинжилгээ байгаа. За тэгэхээр манай салбарт эсэгчд бол мэргэжлээ сонгосныхоо дараагаар 2 удаагийн энэ одоо хээрийн дадлагыг одоо хийдэг. За тэгэхээр энэ дадлагын явцад бол бид нэр одоо хөдөө хээр гараад тогтсон маршрутын дагуу хээрийн нөхцөлд одоо ажиллаж амьдрах. За тэгээд Монгол оронд байгаа энэ үе үеийн археологийн дурслуудын хэв шинж, онцлогийг одоо танин мэдэх. За улмаар газар дээр нь одоо энэ баримтжуулах, малтлах шинжилгээ хийх нь арга барилд суралцдаг. За манай тэнхимд бол энэ археологийн хээрийн дадлаг болоод за манай сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнууд, за магистр, докторийн түвшинд суралцагчдын энэ хайж илрүүлсэн бас олдвор хэрэглэгтүүний дээж хадгалагдаж байдаг. За нийтдээ одоо 1200 гаруй археологийн олдворууд байна. За эдгээр нь одоо шинэ чулуун дэвсгээс Монголын эзэн төрний үеийг хүртэл одоо өргөн цаг хугацааг хамарч байгаа. За тэгээд манай хөтөлбөрийн нэг даваа тал бол бас энэ Монголын археологийн судалгааны нэг онцлог бол гадаадтай хамтарсан төслүүд, хээрийн шинжилгээний экспедицүүдэд одоо жил бүр оролцож ажиллах юм өргөн боломжтой байдаг. За энд тухайлбал манай сургуулийн багш нарын одоо өөрсдийн оролцсон ажилтг үндэсний төсөл хөтөлбөрүүдээс гадна за Германы археологийн хүрээлэнтэй хамтарсан одоо орхны хөндөд хийж байгаа томоохон судалгааны төсөл байна. За мөн бүгд найрамдах Хятад ард улсын жилийн их сургуультай хамтарсан төсөл. За мөн Америкийн нэгдсэн улсын Йелийн их сургуультай хамтарсан төслүүд гэх мэт энэ төслүүдэд бол оролцож за мөн гадаадын энэ мэргэжил нэгт оюутнуудтай хамт ажиллаж за хэл усаа сайжруулах, за судалгааны шинэ дэвшилт дарга барилыг суралцах юм өргөн боломжтой. За тэгээд энэ тодорхой чадвар дадлыг эзэмшсэн оюутнууд бол ер нь нийт Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа энэ судалгааны төслүүдэд, гадаад дотоодын төслүүдэд оролцож ажиллах юм боломж нэгддэг. За ер нь бол мэргэжилтээр дур сонирхолтой за өөрөө одоо сурч мэдээ гэсэн хүмүүст бол маш өргөн юм боломжууд бол нээлттэй байгаа. Монгол улсын их сургууль дээр бол маш олон төрлийн тийм ээ тухайлбал байгалийн шинжлэх ухааны салбарын лабораториуд байдаг. Тэгэхээр бол энэ орчин үеийн археологт бол маш олон төрлийн шинжлэх ухааны арга барилыг одоо хэрэгжилж олон шинжлэх ухааны зааг дээр судалгаа хийх тусам судалгаа илүү сонирхолтой, амжилттай болдог. Тэр жишгээр бол бас хос мэргэжил эзэмших. За өөрөөр хэлбэл одоо оюутан залуучуудын мэдлэгэнд хөрвөх чадвартай явахд бол нэлээд юм даваа тал болдог юм аа. За мэдээж дараагийн нэг одоо элсэгчид ялангуяа сонирхох гол асуудал бол юу вэ гэхээр төгсөөд хаана ажиллах юм бэ? Мэдээж одоо ямар нэгэн мэргэжил эзэмшүүд төгсөөдний газар ажиллана. Би бол одоо нэг үгүй хэлэхэд энэ одоо магадгүй нягтлан бодогч гэдэг шиг ч юм уу компани болгонд байдаг ажил биш. Яг шинжлэх ухааны суур одоо суур шинжлэх ухааны салбар байхгүй. Тийм учраас та магадгүй шинжлэх ухааны бүтээл тойрогддог эрдэмтэн болмоор байгаа бол манайхыг сонгох нь бол зөв шүү гэдгийг би хэлмээр байна. Энэ бол магадгүй хүн болгон бид нар бүгдөө гараад мөнгөний төлөө ажиллаж амьдрах хэрэгтэй гэж би бол боддог хувьдаа.
Би бол шинжлэх ухааны төлөө амьдраад шинжлэх ухаанаа ойлгоод аль их мэдлэгийг бүтээгээд одоо энэ бол миний амьдралын утга учир. Тэгэхээр магадгүй одоогийн залуучуудын дунд ингээл учиргүй том компани эзэн болоод мөнгө төгрөгөөр цацсан. Энэ мэдээж тэр хувь хүний сонголт. Гэхдээ миний сонгож авсан зүйл бол шинжлэх ухаан болоод мэдлэг. Магадгүй та шинжлэх ухаан болоод мэдлэгийг сонгож авмаар бол манай энэ мэргэжлийг сонгох хэрэгтэй гэж би хэлмээр байна. Түүнээс гадна мэдээж огт мөнгө олохгүй юм биш. Одоо би бол өөрөө яг антропологч мэргэжилтэй хүн их л олон салбарт ажилласан. Жишээ нь одоо дүрслэлийн антрополог гэж яхад бол этнографийн баримт кино хийдэг, телевиз болоод киноны салбар, баримт киноны салбар руу орж болно. За бүр сүүлийн үед бол энэ хөгжил судлал их одоо юу гэдэг хөгжиж байгаа. Олон улсын байгууллагууд энэ төр бол хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа бол хөгжлийн антрополог юм уу, хөгжлийн одоо хүн судлалын чиглэлээр мэргэжсэн одоо судлаач авах сонирхолтой болчихсон олон улсын түвшинд. ЮНЕСКО гэдэг тэр байгууллага чинь хүн төрөлхтний соёлыг тэр чигээр нь судалж тодорхойлж хамгаалах ажлыг хийж байна. Тэнд дүүрэн антропологчид ажиллаж байна. Ер нь гадагшаа төгсөөд сургуульд явж байгаа оюутнууд бол бас нэлээд байгаа. Бидний бас гадаад харилцаа бол нэлээд өргөн. Одоо Европын болоод Азийн орнууд, Япон, Хятад, за Англи байдаг юм уу, Герман байдаг юм уу, олон одоо их сургуулиудтай хамтран ажиллаж байгаа. Оюутан солилцооны хөтөлбөр байдаг. 2 дугаар курсээсээ Японы Нишигаможийн их сургууль руу одоо солилцоогоор явж байна. За түүнчлэн Хятад руу одоо бас энэ чиглэлийн судалгаа энэ төр их өргөн болсон, тэтгэлэг их болсон. Тийшээ судалгаа хийгээд явж байгаа манай магистрантын докторантууд бий. За манай техникийн хувьд бол яг одоо бас би өөрөө онцлог хэлэхэд Кембриж их сургуультай холбоотой ажилладаг. Тийшээ одоо зочин судлаачаар явсан тохиолдол их байна. Оюутан болоод энэ мастер докторт ороод одоо доктор зураад явж байгаа ч хүмүүс байна. Бүс нутгийн хэмжээнд ч гэсэн одоо энэ ойр хавийн Хятад, өвөр Монгол, Бурят одоо юу гэдгийг ойр хавийн бүс нутгууд Киргиз, Казак эддээ манайх бол антропологоор бол ер нь нэлээд бүс нутагта, Төв Азиста энэ хавьдаа бол бид нар бол чадал чансаагаараа нэлээд өндөрт орж байгаа болов гэж би ойлгож байгаа. Тийм учраас манайх бол зөвхөн одоо Монголд идэвгүй энэ бүс нутгийн хэмжээнд антропологч, нийгэм соёлын болоод биологи антропологч бэлдэж байгаа цөөхөн одоо байгууллагуудын бас нэр хүндтэй байгууллагууд юм шүү. Монголдо бол цорын ганц шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Манай шинжлэх ухааны болоод манай тэнхимийн салбарын үе таалга байнга нээлттэй байх болно. Антрополог, археологийн тэнхим, боловсрол, сэтгэл судлалын тэнхим, социолог, нийгмийн ажлын тэнхим, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, улс төр судлалын тэнхим, эдийн засгийн тэнхим. Монгол Улсын их сургуульд 1944 оноос эхлээд эдийн засгийн чиглэлийн хичээлүүдийг зааж исэн бөгөөд өнөөдрийн эдийн засгийн тэнхимийн суурийг 1947 онд бол анх байгуулагдсан байдаг. Өнөөдөр эдийн засгийн тэнхим дээр 600 гаруй оюутнууд байгаа бөгөөд бакалавр, магистр, докторийн түвшинд суралцж байна. Суралцагчдын хувьд хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа судалгааны үр дүнгийг авч үзэх юм бол төгсгөөс өмнө болон төгснөхийн дараа сарын хугацаанд нийт төгсөгчдийн 80-90% нь ажлын байраар хангагдж байгаа. Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болсон хүчнийг өнөөдөр бэлтгэж байна. Төгсөгчдийн маань хувьд төрийн болон хувийн секторт ажилладаг бөгөөд өнөөдөр Монгол Улсын Төв банк, Сангийн яам, арилжааны банкуд томоохон төсөл хөтөлбөр дээр эдийн засгийн сургуулийг төгссөн төгсөгчид маань ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай зөвхөн дотоодод төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчнүүдийг бэлтгэхийн төлөө эдийн засгийн тэнхимийн бүрэлдэхүүн хичээн чармаалж ажиллаж байгаа. Тус тэнхим эдийн засгийн чиглэлээр бакалавр, магистр, докторийн төвшөнд хүн ам зүйн чиглэлээр магистр, докторийн сургалтыг эрхлэн явуулдаг макро, микро эдийн засаг, эконометрик, хөгжлийн эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн экономикс, бүс нутгийн эдийн засаг, эдийн засгийн бодлого судлал, хөдөлмөр эрхлэлт, хүн ам ба хөгжлийн бодлого, төлөвлөлт гэх зэрэг өргөн хүрээний асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг, мэргэжлийн 2 сэтгүүл эрхлэн гаргадаг, Монгол Улсын их сургуулийн судалгаа эрдэм шинжилгээний хамгийн өндөр чадвах бүхий тэнхимүүдийн нэг юм. 2019-с 2020 оны хичээлийн жилд бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт 600 орчим оюутан, 29 багш, лаборант 1, сургалтын туслах ажилтан 2 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эдийн засгийн тэнхимд Америкийн улс, Англи, Япон, Австрали, Бүгд найрамдах Чех улс, Бүгд найрамдах Солонгос улс, Нидерланд зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын шилдэг их сургуулиудад эдийн засаг, статистик, хүн ам зүй, эконометриксийн чиглэлээр магистр, докторийн зэрэг хамгаалсан олон 10 эрдэмтэн багш, профессорууд ажилладаг.